Альва олимпиад нь шилдэг сурагчдын нөхөрлөлийг бий болгож, олон түмнийг соён гээгэрүүлж, хүүхэд залуусыг шинжлэх ухаанд дурлуулж, улс орнуудын хөгжлийг түүчээлэн мандажчдыг бэлтгэдэг өндөр ач холбогдолтой байдаг. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил цахимаар зохион байгуулагдсан Азийн физикийн олимпиад нь энэ удаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болж бид бүхэн энэхүү хүндэтгэлийн танхимд уран цуглаад байна. 400-ны тэртээ Галилео Галилей анхны телескопыг бүтээн нарны толбыг ажиглаж, 300-ны тэртээ Исаак Ньютон бүх ертөнцийн хуулийг томьёолж, 100 жилийн өмнө Альберт Эйнштейн харьцангуй онолоо нээж орчлын ертөнцийн асар том хэмжээсүүдийг тайлбарласан гэд хүн төрөлхтний түүхэн дэх физикийн шинжлэх ухааны агуу нээлт түүхэн үүрэг өнөөгийн эрдэмтдийн нээлт олдуудаар өргөжин тэлсээр байна. Өнөөдрийн физикийн шинжлэх ухааны ололт нээлт маргаашийн техник технологийн хөгжил дэвшлийн үндэс болж байдаг учиртай. Хүн төрөлхтний төсөөллөөс давсан өнөөгийн техник технологийн өсрөнгүй хөгжилч өмнөх үеийн эрдэмтэд ялангуяа нэрт физикчдийн нээлт ололт амжилттай салшгүй холбоотой юм. Аз тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох мандайлагчид, алдар нэрээ дуусгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг аривжуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд та бүхний дунд олноороо байгаа гэдэгт миний бие итгэл төгс байна.